Хэнтэй аймгийн засаг дарга түүний баг хамт олон ард иргэдийнхээ эрх ашигыг дээдэлж тэдний сан санаачлагад тулгуурлан хувь хүн өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын шинэ хөгжилд хүрэх, ажиллах, амьдрах, хөгжих, таатай орчиг бүрдүүлсэн байгаль орчинд ээлтэй, баялаг бүтээгч иргэдтэй, иргэндээ ээлтэй аймаг болохын төлөө дөрвөн бүлэг 8 зорилт бүхий үйл ажиллагааны хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. 2017 онд хаан хэнтэйчүүд та бид хамтдаа их бүтээн байгуулалт өрнүүлж өмнө тавьсан олон зорилтуудаа амжилттай биелүүлэн ажиллаа. Ингээд эрхэм таны өмнө энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа томилон танилцуулж байна. 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан ажлуудаа эренбэлж, эрүүл мэнд хөдөлгөөн хөгжил, төрлөх нутагтаа бид ажилтай орлоготой хэнтэйчүүд, сумын шин төв, манай гудамж, гэрэлтэй гудамж, оршиг хөгжүүлэх, Хэнтийн брэнд, Чингис брэнд, бүх нийтийн эрх зүйн боловсрол, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мянган нуурын хотгор, архитектурын хэнтэй зэрэг 12 дэд хөтөлбөр болгон иргэд нийтээрээ хэлэлцүүлэн батлалаа. Улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сан, олон улсын байгууллагын төслийн санхүүжилтээр аймгийн нэгдсэн эмнэлэгт 270.5 сая, сумдад 43 сая, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 17 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, тархины цахилгаан бичлэг, нярайн түүхийг эгоогоор харах зэрэг үйлчилгээг нэгдсэн эмнэлэгт хийж эхэлснээр 2-3 дахь шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүллээ. Энэ онд 9 сумын эрүүл мэндийн төвийг 255.7 сая төгрөгийн өртөг бүхий төргийн тусламжийн автомашинтай болгож, алсын болон ойрын дуудлагын хүлээгдэл чирэгдлийг бууруулж чадлаа. Хүүхдийн сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд удаан хүлээгдсэн Бэндэр сумын 640 хүүхдийн сургуулийн барилга, Бачирээд сумын 320 хүүхдийн хичээлийн байрыг шинээр ашиглалтанд орууллаа. 12 сургууль, 25 цэцэрлэгт 176.4 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийж, сурч боловсрох тоглог орчинг бүрдүүллээ. Боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас 4 сургуульд 1.2 тэрбум төгрөг, боловсролын чанарын шинжилэл төслийн хүрээнд 19 сургуульд 124.4 сая төгрөг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 100 сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмжийг тус олголоо. Улсын физикийн 30 дугаар олимпиад, бүсийн орос хэлний олимпиадыг зохион байгуулж, улсын олимпиадаас 2 хүрэлэн медаль, бүсийн олимпиадаас багш сурагчид Оросын холбооны улсад суралцах эрх авлаа. 2017 оны эсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр өмнөх оноос 5 байр ахиж, багш нарын идэх санаачлага нэмэгдэж, сурагчдын мэдлэг чадварыг дээшилсээр байна. Хэнтэй аймагт 260 гаруй гар үйлдвэрлэл эрхлэгч урчууд байдаг бөгөөд тэдний бүтээлийг гадаад дотоодын зочид төлөөлөгчдод дурсгаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллаж байна. Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний соёл урлагийг хүүхэд багжуудаа өвлүүлэх зорилгоор Чингис фестивал 2017 олон улсын хүүхдийн урлагийн анх дугаар наадмыг амжилттай зохион байгууллаа. Наадамд Монгол, Хятад, Казахстан, Франц зэрэг 4 улсын 200-аад хүүхдүүд оролцсон юм. Аймаг орон нутаг анх удаа 7.6 сая төгрөгийн хөрөнгө зарцуулан Нүцгэн өндөр уулын дурсгалт газарт археологийн малтлага судалгаа хийснээр Жүжаан, Няран улсын үеийн дурсгалыг илрүүлж, эртний улсуудын гарал үүсэл, түүхийн судалгаанд маш том түлхэж зөвлөө. Аймгийн засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ багт спортын 11 төрлөөр 276 тамирчин хичээллэж, 2017 онд төв дэлхий олон улсын болон улс бүсийн авраг шалгаруулах тэмцээнээс 101 алт, 93 мөнгө, 110 хүрэлэн медаль хүртсэн нь Хэнтийн нутгийн ард иргэд бидний бахархал болж байна. Хэнтийн аймагт анх удаа насан туршидтын 49 дахь удаагийн улсын авраг шалгаруулах шатрын тэмцээнийг Дадал суманд амжилттай зохион байгууллаа. Аймгийн засаг даргын ивэлдор үндэсний бүхий 2048 хүүхдийн анх дугаар наадмыг амжилттай зохион байгууллаа. 500 залуусыг хамруулсан залуучуудын чуулган болон 200 хүүхэд оролцсон хүүхдийн чуулга уулзалтыг зохион байгуулж, манлайлагч хүүхэд залуусаа шагнаж урамшууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийг төр хамгаалах байрны үйл ажиллагааны зардалд 6.8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээр кейс илрүүлэлт өмнөх оноос 10% нэмэгдэж, шийдвэрлэлт 75% хүрлээ. Ажилтай орлоготой өрөх дэд хөтөлбөрийн хүрээнд
800 шинэ ажлын байр бий болгож 1361-ийг ажил зуулчилснаар ажлын байр 37%-аар ажил зуулчлал 2 дахин нэмэгдээд байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ажилгүйдлийн түвшин 1.6%-аар буурлаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр 7 төсөл хөтөлбөрийн хүрээнд 145 өрхийг хамруулан 537 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ. Түүнчлэн 175 иргэнийг төсөл хөтөлбөрийн сургалтанд хамруулж 9 сумын 64 малчин өрхийг 300 сая төгрөгийн өртөг бүхий 5437 малаар балжуулаад байна. Өрхийн амжиргааны түвшин тодорхойлох судалгаа иргэдийг 100% хамруулсны үр дүнд халамжийн сангийн төсөв 2018 онд 90 сая төгрөгөөр нэмэгдэхээр боллоо. 2017 онд халамжийн 8 төрлийн үйлчилгээг 14871 иргэнд хүргэн 5.1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцууллаа. Улсын төсвийн 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалт хаан Чингис хот чиглэлийн улсын чанартай автозамд эхний ээлжийн 17.5 км шинжилтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 16.4 тэрбум төгрөгийн төсөв төртөг бүхий жилд 75 мянган иргэнд үйлчлэх хүчин чадалтай 21 аймагта томоохон тооцогдох аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгыг ашиглалтанд орууллаа. Мөн аймгийн онцгой байдлын газрын харьяа, Берх тосгон дах гал төмөр унтраах, аврах 42 дугаар ангийн барилгыг ашиглалтанд хүлээн авч үйл ажиллагааг нь эхлүүллээ. 2017 онд Хэрлэн сумын Шинэ Ундрахайн хор орлогод Өрийн орон сууцны корпорацийн түрээсийн орон сууц хөтөлбөрт 120 айл хамрагдаж, тус хороодод 1.6 тэрбум төгрөгийн төсөв төртөг бүхий 48 айлын орон сууцны барилга баригдаж ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Энэхүү барилганд хэдхэн өдөрт орсон орон сууцны метр квадратын үнийг 2 дахин бууруулж 880 мянган төгрөг болгосон иргэдэд эндсэн чухал ажил боллоо. Хувийн хвшлийг хөрөнгө оруулалтаар 2.6 тэрбум төгрөгийн төсөв төртөг бүхий аймгийн автовокзал, техник хяналтын төвийн барилгыг эхлүүлсэн бөгөөд барилгын ажил 70%-тай явагдаж байна. Улсын төсвийн 316.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Берх тосгоны 500 айлын нийт орон сууцны 650 м ус дулаан хангамжийн шинжилтийн ажлыг бүрэн хийж ашиглалтанд орууллаа. Сумын шинэ төвөр хөтөлбөрийн хүрээнд Баянгадрах сумыг нэгдсэн инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг 150 сая төгрөгийн санхүүжилтээр хийж ашиглалтанд оруулаад байна. Хэрлэн сумын 2-3 дугаар багт байрлах 3 хотод ухаалаг хотгийн системийг орон нутгийн төсвийн 24 сая төгрөгөөр суйрлуулсан нь иргэд цагийн хязгаарлалтгүйгээр бус цэгээр үйлчлүүлэх таатай нөхцөл бүрдлээ. Энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 5 сумд 15.5 сая төгрөгийн хаяжуулалтын ажил, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нэгцгийн үйлчилгээний барилга барих ажилд 35 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, 33 сая төгрөгийн санхүүжилтээр аврах тосон дах хамтын соёлын өргөдөл 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 2 дугаар багт шинээр олгосон газруудыг цахилгаан эрчим хүчээр хангах ажлуудыг тус хийж гүйцэтгэлээ. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын офисын шинэ барилгыг ашиглалтанд оруулснаас гадна тус газарт 22 нэр төрлийн тоног хөрөмж бүхий барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийг шинээр ажиллуулж эхлээд байна. Багнуур зүүн өмнөд үсгийн цахилгаан төвөөс сүлжээ Өрийн өмчит хувьцаат компани хөрөнгө өмнө дэлгэр Бэндэр сумын цахилгаан дамжуулах агаарын шугамыг бүрэн шинжилж 457.6 сая төгрөгийн хөрөнгөөр 34 км цахилгаан дамжуулах агаарын шугамын шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэлээ. Ундрахайн нисэх буудлын шинжилгээний ажлын батлагдсан зур төслийг Ростов компаниар хийх Кувейт улсын элчин сайдын яамд хөргүүлээд байна. Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэдэд нэн шаардлагатай багийн төвийн барилгын ажлын төсөв санхүүжилтийг шийдсэн бөгөөд барилгын ажил 70%-тай явагдаж байна. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Дадал сумын цагдаагийн капоны барилгыг барьж энэ онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Цэнхэр Мандал сумын нутаг дэвсгэрт төв замын дагуу зам тээврийн хяналтын төвийг 85 сая төгрөгийн төсөв төртөгтэйгээр барьж ашиглалтанд орууллаа. Шүүх шинжилгээний албыг байртай болгоход дэмжлэг үзүүлж, орон нутгийн өмчийн 102.2 м квадрат талбай бүхий ажлын байр, өрөө тасалгаанд бүрэн засвар хийх, 20 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, лабораторийн багаж хэрэгсэл, хоног төхөөрөмжийг хүлээх нөлөө. Манай гудамж гэрэлтэй гудамж дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн 64 сая төгрөгийн хөрөнгө Хэрлэн сумын 6 багийн 16 байршилд цамхагт гэрлийг суйрлуулад байна. Мянган уурын хотгор дэд хөтөлбөрийн хүрээнд Хэрлэн сумын 1-3 дугаар багийн гэр хорооллыг хонхор хотгорын тэгшлэг ажлыг 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд шинээр 9 байршил тавигдах,
11.4 км авто замын инженерийн наривчлсан зураг төсөл бэлэн болгож экспертизээр хянуулан ажиллаж байна. Хентийн брэнд дэд хөтөлбөрийн хүрээнд 18 сум 5 тосгоноос сум нутагтаа үйлдвэрлэх боломжтой орон нутгийн брэнд болох бүтээгдэхүүний судалгааг авч Хентид үйлдвэрлэв. Урц 10 зэрэг 6 нэр төрлийн багц бүтээгдэхүүнийг гаргахаар шийдвэрлээд байна. Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж төрийн байгууллагын хэрэгцээнд нийт 1 тэрбум 475 сая төгрөгийн хөлсний бүтээгдэхүүнийг нийлүүллээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлтэй зээлийн бодлогоор дэмжих 39 үйлдвэрлэгчид 322.4 сая төгрөгийн зээлийг сум хөгжүүлэх сангаас олгож 61 ажлын байрыг шинээр бий болголоо. Цагаан сар цагаан эд Хентийн намрын баяр зэрэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бүтээгдэхүүнийг судалчлах арга хэмжээг зохион байгууллаа. Цагаан сар цагаан эд 2017 цэцлэг худалдаанд 184.7 сая төгрөг, Хентийн намрын баяр 2017 нэгдсэн арга хэмжээнд 84.8 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байна. Энэ онд Хентийн аймгийн мал сүрэг 5 төрлөөр өсөж 3.9 сая толгой малтай боллоо. Малын үйлдвэрлэх байдал ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр Надал сумын үхэр, Галшаар дархан сумын ямаа, Эндэр сумын хонь ямаанд үзлэг ангиллалын ажлыг зохион байгуулж 4,000 толгой үхэр, 3,063 толгой хонь, 14,437 толгой ямаа, нийт 21,5 мянган мал хамруулснаас 21% нь цөм сүрэг, 67.8% нь үржлийн сүрэг, 11.2% хэрэгцээний сүргээр бүртгүүллээ. Мөн аймгийн засаг даргын захирамжаар малын паразитах өвчнөөс урьдчилан сэргийлэх мал угаалгын ажлыг бүх сумдад зохион байгуулж, өмнөх оноос 1355.1 мянган толгой илүү хамруулсан паразитах буюу малын гоцгалдварт цэцэг өвчний гаралт тархлыг зогсооход үр дүнгээ өглөө. Энэ онд улсын төсвийн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 11 сумд 15 гүн өрөөмийн худаг, малчдын санаачилгаар 31 энгийн худгийг шинээр гаргаснаар 122.5 мянган га бэлчээрийн талбайг өсч болоод байна. Анх удаа Хентийн аймагт хөнчөр, дэрвэр жирвэр зэрэг эмийн ургамлыг тариалж эхэллээ. 30 гаруй иргэд аж ахуй нэгжид тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 750 гаруй сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллалаа. Каритас шиг олон улсын байгууллагын 50 сая төгрөгийн санхүүжилт дээр 70 тонны багт амжтай 2 зөөр, 150 сая төгрөгийн санхүүжилт дээр 135 м2 бүхий 6 хүлэмж, бэлчээрийн удирдлагын менежмент төслийн 25 сая төгрөгийн хөрөнгөөр 62 м2 бүхий 1 хүлэмж, нийт 7 хүлэмжийг тус барьж ашиглалтанд оруулсан нь төмс хөлсөн ногоо үйлдвэрлэлийг механикжуулах, тариалтыг нэмэгдүүлэхэд чухал аж холбогдолтой боллоо. Хентийн аймгийн нийт нутаг дэвсгэрийн 40.2% буюу 3 сая 236 гаруй мянган га талбайг орон нутгийн тусгай хамгаалтанд авлаа. Байгаль хамгаалагчдыг шаардлагатай багаж хэрэгсэл мотоциклоор хангах ажлыг хүрээнд 17 байгаль хамгаалагчийг мотоциклоор хангаад байна. Орон нутгийн төсөв тусгагдсан байгаль хамгаалах нөхөн сэргээг 173 сая төгрөг болон бусад эх усүрээр 64 га талбайд ойжуулалтын ажлыг хийлээ. Монголын нууц товчийг 108 м эсгээд урлан генесийн номонд бүртгүүлэх ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Чингис хаан брэнд дэд хөтөлбөрийн хүрээнд гадаад дотоодын жуулчлалд өв соёл, ёс заншил, түүх, байгаль орон нутгаас урьдчилан иргэдийн аялал жуулчлалаас олох ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Таврууны баяр, Ёхор наадам, Галшаарын хурдан гадууны баяр, Талын түмэн гадууны баяр зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор аймгийн 2017 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг анх удаа батлан 82 удаагийн сургалтыг зохион байгуулж, давхарцсан тоогоор 10,885 төрийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүллээ. Аймгийн удирдлагуудаар ахлуулсан 3 ажлын хэсэг 18 сум 5 тосгонд ажиллав. 20,000 гаруй иргэдтэй уулзалт хийж, тэдний санал бодлыг сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, иргэн дэх хүрч ажиллалаа. 2017 оны 3 дугаар улирлын байдлаар орон нутгийн төсвийг 111.6%-аар давуулан биелүүллээ. Нийт 24 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтын 80%-ийг цахим хэлбэрээр явуулаад байна. Түүнчлэн тендерийн 50% орон нутгийн аж ахуйн нэгж шалгарч гүйцэтгэн ажиллаж байна. 2017 онд Япон, Австрали, Франц улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдуу, Хятадын өвөр Монголын өөрчлөлт орны хянган, Шилэн гол аймгийн засаг дарга, Оросын холбооны улсын өөр байгалийн хязгаарын фурлын дарга 6 сая зэрэг албаны төлөөлөгчид манай аймагт айлчилж 20 гаруй удаагийн уулзалт зохион байгуулж, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл урлаг, спорт,
байгаль орчин, аялал жуулчлал, бизнесийн салбаруудад хамтын ажиллагааны 10 санамж бичиг байгуулж 571 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татаж 10 удаагийн бизнес хурал, уулзалт үзэсгэлэнгийн худалдаанд давхарсан тоогоор 140 аж ахуйн нэгж бизнес эрхлэгч иргэдэг оролцуулж 150 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Авилгын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих олон нийтийн дэд зөвлөлтийг 3 гишүүний бүрд хүнтэй ажиллаж эхэллээ. Цагдаагийн газрын албаны хэрэгцээнд зориулж 18 суманд бэлэн бус торгуулийн машин, 8 суманд драйгер багжийг 59.5 сая төгрөгийн тоног хөрөмж, Чингис хот болон орон нутгийн зам тавигдах нийт 150 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, замын гэрэл ойлгож хийхэд зориулж 27.7 сая төгрөг. Чингис хотод шинээр 63 камер нэмэхээр зураг төслийг хийж, тус зардалд 18 сая төгрөгийг зарцуулахаар орон нутгийн төсвөөс шийдвэрлэлээ. Архитектурын хинтэг хөтөлбөрийн хүрээнд аймгийн засаг даргын захирамжаар Хэрлэнгийн цэнхэр алс төрийн бус байгууллагт 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж 12 сум нэг тосгоны 576 төрийн албан хаагч, 805 иргэн, 1233 хүүхдэд архины хор хөнөөлөө сэргийлэх сургалт явуулж 13 архины хамааралтай иргэдийг хордлого тайлах хэмжээгээр хамруулад байна. Ийхүү иргэддээ ээлтэй, эрүүл сайхан, боловсралтай, ажилтай, орлоготой, чинээлэг дунжиж давхар бүхий хан хэдчүүд болох зорилтынхоо хүрээнд 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас иргэд та бүхэндээ хүргэлээ. Эх онд та бид хамтдаа бүтээх, хамтдаа хэрэгжүүлэх олон зорилтууд бид өмнө тавин ажиллаж байна. Хан хэдийн нутагт минь хөгжлийн гал бадамлж, хаад дээдсийн сүлд мөнхөд ивэх болтугай.